Шудраг сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс улсын хурлын сонгуулийн үйл явцад 4 чиглэлээр мониторинг хийжээ. Тухайлбал хэвлэл мэдээллийн мониторинг, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, санал хураах, дүн гарах үйл явцын ажиглалт гэсэн 4 чиглэлээр ажиллаж дөнгөө өнөөдөр танилцууллаа. Энэ үеэрээ сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл хаалттай гих үр дүнг танилцууллаа. Сонгуулийн үеийн 70 дугаар зүйл заасан одоо элтэд хууль бус ажиллагаа бол ажиглагдсангүй. Гэхдээ бид нар мэдээлэл авахар сонгуулийн ухуулах байрууд буюу штабуудад хандхад 98% нь бол мэдээлэл өгөхөөс татгалцсан байж байгаа. Мониторингийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 49-53 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 60-61 дугаар тойрог, Төв аймгийн 30 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 22-23 дугаар тойрогт явуулжээ. Намууд санхүүжилтийн мэдээлэл өгөхгүй шалтгаанаа янз бүрээр тайлбарлажээ. Монгол Ардын намын штабууд бол мэдээлэл өгнө гэсэн байр суурьтайгаар мэдүүлгийн хуудсуудыг хүлээж авсан боловч одоогийн байдлаар бол ямар нэгэн байдлаар хариу өгөгдөөгүй байж байгаа. Ардчилсан намаас бол эрс тийм татгалзлуудыг бол бид нар хүлээж авсан байгаа. Монгол Ардын хувьсгалт нам бол сонгуулийн ерөнхий орооноос манад хандах юм бол хариу тайлбар өгье гэсэн тийм байр суурьтайгаар явж байгаа. За эндээс бид нар юу ажиглаж харж байгаа вэ гэхээр сонгуулийн сурталчилгааны мэдээлэл бол нийтэд ил тод бус байна гэж дүгнэхэд бол бүрэн боломжтой байна гэж үзэж байна. Мөн ажиглагчид сонгуулийн ерхий хороонд хандан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслийн сүүлийн 1 жилийн хугацаанд бүрдүүлсэн хандивын төрийн аудитаар хянуулсан тайлангийн хуулбар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүллийн талаар мэдээлэл авахар хандхад татгалзсан хариу өгчээ. Уг нь хуулийн дагуу дээрх мэдээллийг иргэд хүсэлт гарган авах эрхтэй байдаг юм байна. Дараагийн мониторинг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хийсэн судалгаа. Сонгуулийн сурталчилгааны мониторингийг Монголын үндэсний олон нийтийн телевиз, TVS, TV5, 25 дугаар телевиз, UBS гэсэн 5 телевизэд хийжээ. Ингэхдээ сонгуулийн сурталчилгааг 2 төрлөөр явуулсан байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх, эхэлсний дараах гэж 2 ангилжээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх буюу 6 дугаар сарын 8-наас 10-ны хооронд телевизүүдэд 2 намын далд сурталчилгаа их явсан талаар тайлбарт дурдсан байна. Далд сурталчилгааны шинж агуулсан мэдээлэлд Монгол Ардын нам 52%, Ардчилсан нам 19%-тай байжээ. Харин сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа 25 дугаар телевизэд 92%, Монголын үндэсний олон нийтийн телевизэд 82%-ийг эзэлсэн байна.